Ямар хэцүү юм намайг харахад үгүй ядчих юм шааши би. За. Захилгүй. За гэв. Сайн байцгаана хүүхэд багчдаа үл мэдих цэцгийн хотлон нэвтрүүлэг маань эхэлж байна. Ингээд бүгдээрээ оролцож хүүхдтэйгээ танилццгаая. За сайн байна уу миний дөө? Сайн байна. Сар сайхан шинэлбүү. Сайхан шинэллээ. Даан талантай бэрэг булчинтай онд минь тарган тавтаа оргоо. Чи явуудаа тэгвэл хөөргө яваад агаар хичээгүй юм чинь. Юу гэж байгаа? Ямар нэгний цагаал дөрөв. Зүгээр би танаа тоглож штэ. Их чин зүгээр дүүдээ урам өгөхөд хариулсан байхгүй юу? За. Тэгэхээр миний дөө өөрийгөө танилцуулаач. За, намайг Эрдмагийн мөгсөөн гэдгээ. Би 10 настай. За ингээд юуны юм намайг өдөөд төрөлтөө өсгөж хүмүүжүүлсэн ижидээ баярлаа. Мөн засаг дарга эрүү магна ахтаа баярлаа. Түүний өвтөр шумууд гэрлэгчтэй баярлаа. Онгорог цэрэн даш ахтаа баярлж явдаг шүү. Шалтан шар ахтаа баярлж явдаг шүү. Яагаад шалтан шараг гэж байгаа? Дижээгч байгаа шалтан гүйж байгаа баригдсан. За. Тэгээд суурин болтой ахтаа баярлаа. Касны яргуур янжмагчтай баярлаа. Хүрлээ чи юу сайхан мэдэрээ. Хөө яаж байгаа миний хөө яагаад зүгтээ тийм хэлж байгаа? Бид хоёр хувийн тооцоотой юм аа. Миний хөө одоо хамгийн чухал гэсэн ганцхан хүндээ хандаад хэлчихдэг үү? Хамгийн чухал нь үү? Хүрлээ чамайг алдандаа вэ. За тэгэхээр миний дөө энэ удаагийн нэвтрүүлэг их онцлогтой. Хөдөөгийн хүүхдүүдийн амьдрал хотын хүүхдүүдэд их сонирн байдаг юм л та. Тэгээ энэ үднээсээ энэ удаагийн нэвтрүүлэг явагдаж байгаа. Миний дүүгийн амьдрал яаж өрнөдөг вэ? Тэрийг сонирхоод тах юу ах вэ? Хөдөөгийн ард түмэн бид нар амьдралдгаар амьдарч байна уу? Ер нь гэхдээ амьдрал хэцүү байна уу? Ижгээрээ газар мөсгөж байна уу? 76 тандаж өгөё яа. Энэ хөдөөгийн ард түмэн бидний талаар жоохон анхаар тавьж тавьчихвал баярлаа. Миний дүү ийм үг ханаас сураа вэ? Зургатаар 76 гардаг шүү дээ, үгүй юм уу? Тийм үү? Зургат гэснээс танаас өмнө зургат гард юм уу? Баг дарамжлаараа. Юу ч байгаа. Мэдээлэл технологийн газраас бүх сумдуудаар 6 суугаар телевизэд дэж чагаад хаагур явжсэн хөөгөн боороо. Чи яасаг өргөн цад хийсэн хүү ээ? Ер нь явандаа час хийж магадгүй шүү аа. Ястаа магадгүй юм шиг байна да. За тэгээд дөрөвчийнхээ асуултанд хариулъя. Яг сонирхоод ах юу байгаа вэ? Тэгээд өдөржингөө малтай зурлцаад орой хитэн малаа готлуулчаад. За. Энэ турсах дэлгэр сайхан байхгүй би хоймортой суун л да. Турсах дэлгэр сайхан гэдэг нь хин юм лөө? Хой таав. Миний дөө хойдч вэ, юу ч вэ? Аавал бол аав шүү дээ. Хойдлууд хойд шүү дээ. За. Тэгээд ээжигээ хийж гисэн аяг шүлийг уучвал тэгээд ундан дөө. За. Ер нь хөдөөгийн амьдрал бол лаач юм гэж унтраасаас бүх юм хэлж байгаа шүү дээ. Юу гэж байгаа миний хөө? Янз янзын их болно. Хөө тийм ярьж яаж болдг юм чи? Ноото их болно шүү дээ. Энд чи өглөө босоод яадаг үлээ тэр талаар яриа. Ер нь турсах дэлгэр сайхан шүн дунд орж ирээд бүх юм ихсэн шүү дээ. Болохгүй миний хөө тийм ярьж болдгүй. Шалтан шаргал шүү дээ. Хөө тийм ярьж яаж болох юм? Янзын гүнзгий амьсгаа аваад их болно шүү дээ. Миний хөө ондоо юм яриа ингэж болохгүй. Турсах дэлгэр сайхан тандаад өгөхгүй ч ёо. Агсан тавьгата хамаг хувцас бити тайч тавиа. Гүнзгий бити амьсгаа авч агсан тавиа. Өөр чи бий ч юм уу шүү анхаар тавьсан баярлаа. Йоо их ч нэстэ буруугаар ойлгочлаа. Ямара? Үгүй яг ч за ондоо юм яриа хоёул. Аав нь яадаг гинэ тэгээд. Аав чи хойдоо. За хойд аав нь яадаг гинэ. Турсах дэлгэр сайхан орж ирээд бүх юм. Үгүй. Яаж чи Томооч. Тавиач. Яах нүгсэн чарны яваад идэг шүү дээ. Та болдоо. Чи тэгээ яах нүгэж хүний гошгоруудаа зуурсаны байдлыг чихлээ. Ардаа та гарах ч л байж тээ. Юу тэгээ зүгээр дуртай гэд нэрээ. засаг даргаыг авч яхаар намайг авахгүй яваа. Яасан? Сая дэлгэр сайхан би энэстэ болгоод тавьлаа шүү дээ. Асуусан миний авсан. За. За тэгэхээр хоёул ондоо гоё юм ярих үү? Тэгээ. За тэгээ. Миний дүү чи хэдэн настай вүлээ? 20-ийн талыг насалчлаа. 10 та гэсэн үг үү? За тэгвэл миний дөө авьяастай байж таараа тийм ээ? Багсагийн би. Тэгвэл дуулж үзүүлээч. Дуулж үзүүлээч тий. За тэгээ. Би нэг манкаар болчихоо. За. Дуулж явахдаа би нэг унцдаг гэмтэй шүү. Яаж байгаа? Амьсгаагаа буруу хуваарлаад. Тийм үү? За. Ямыг яаж бид харж байгаарай. За тэгье. Өтөөгийн сойхон тоодын өдөртөө горгом баатаг гарудно
ороод ирд юм аа. Сүүгээ гүдэж яваач. Тэгмэ хаяа жимгам жоо тийм атанда жоо дөрдөг сансрис жагаа саяа тэрөө саяа мама нэг жоо. Хой. Хөө зүгээр үү миний хөө? Зүгээр. Хөш видео дуудуулж байхдаа дундуур нь амьсгаа авзаа. Амьсгаа авгаар арийнхын мөрийг марчд юм аа. Тэгэхгүй яах вэ миний дэ олондоо бөөндүүдэд дуулчлаа шин тгий штэ. Одоо ганцхан дуудуулчих. За тэг. Хамгийн сүүл зурсан дуудуулж игээд аюу. За тэг. Хатамыг жилгэцүү шууммах мумахм хартаах жилгэцүү шууммах мумахм зэрэг ялгалтныг нуммах мөдөд. Яна зүгээр үү? Зүгээр. Яаж ийна? За хойд ер нь дууныхаа талаар яриад идэхгүй дуулаад юм шиг байна. Дуулахаас унах нь эхэлдэг. Харин тэгээд ах шиг байна л та. За тэгэхээр миний дүү ийм амар дуу ханаас орчих. Зурагтаар дуулдаг гэж сонсоог юм уу? Зурагтаа сурсан байх юм уу? Тэгээд дуун дээр ч одоо хатам ээжээс холох юм умаахм юу гэж юм болоо? Одоо бол хатам ээжийг мэддэг юм уу? Мэддэггүй шүү дээ. Шолом шүү дээ. Хэн тэгж юм? Тугаарал гэж ярьдаг шүү дээ. Гүээгүү тийм гэж юу аах те минийхөө. За тэгээ ондоо имээрээ. Онцлог талцъя. Тэгөө. Тгий. Та таалаг. За тгий. Хон дуутай, хонлоо дээрээ дэгээтэй. Нохоо тэр юу вэ? Мөсөн дээр мөнгө Мөнгө аяа. аяг сар тэр юу вэ? Хөөг. Хойноос ирсэн хойно хоёр давхар Чихэр тэр юу вэ? Хүүе миний дүү чи бүгдийг мэдтiin юм шүү дээ. Тугаарангийн мэднэ. Хүй тэгвэл чи таалга би тай. Тэхүү. Тгий. Даатгий. За. Би их хэцүү онцлог таалгах шүү. За. Хятадын хөрөнгө оруулалттай компани байж гинэ. За. Монгол захиралтай юмсан ч. За. Тэгээд ажилчдыгаа талин тавихгүй байж байгаад ажилт нь шүүгд гомд мэдүүлээд шүүх ажилчдыгандаа шийдвэр гаргаад тэгээд талингийн нөхөө олохоор болжээ. За. Монгол захирал төлөхөө хятад ноён төлөхөө. Ойсох шиг хэд одоо хаашаа юм тийм ч одоо. Зурагтаар таалгасан шүү дээ. Тийм үү? За тэгвэл мэдэхгүй байна бууж өгье. Хариугийн сонсоог юм. Сонсоогүй. Мэдээж Монгол захирал төлнө. За. Хуулийн өмнө хариуцлага хүлээс учраас Монгол захирал төлж байгаа маа. За. Хятад ноёдууд нь хуулиас гадуур мөнгөний хүйдэлээд идэв юм аа. Хүүе миний дүү мөнгөний хүүдэл нэхэр яа гэм болов? Өөрөө элементарны юм асуух юм аа. Юу гэж байгаа? Хүүдийн юм хийхийг хүүдэлнэ гинэ. Зөв хүүдийн лавьчад хийчих нэ штэ. Зөв. За тэгвэл хоёул онгоо яриа. Онгоо мэдгүй миний дүү. Багсах юм мэднэ. За тэгвэл онгоо ярьж өгөөч. Нийгмийн минеттэй байдалтай гомж тэрийг гүйж гарах онгоо алгатай их юм дээ. Хөө чи ийм үг хийн цааш өгсөн миний дүү. Зурагтаар нэг ах ярьсан. Зөв. Зурагтаас л бүгдийг мэддэг байх нь штэ. Хоёр нь голцоо мэдээллийг авна. За тэгвэл хүүе. Миний дүү чи морь ундаг гэлөө. За тэрий ч харин ёстой уныг шүү. За тэр талаар ярилцъя. Хүүшээ би чи аймгийн наадмад 2-4-өөсөн баггүй юу? Тийм үү? Сумын наадмыг бол ёстой гаргаана гэж байхгүй шүү дээ. Ястай мундаг. Ёстой мундаг шүү дээ. Ёстой мундаг. Тий, тэгээд би ер нь айгүй олон уралдаанд орсон. За. Өвлөнгөө уралдан шүү дээ. Тийм үү? Тий. За. Гэхдээ надад хавьяа шиг л байхгүй л дээ. Яагаад? Би нэг хүн хандаад өгөх гэлчгүй. Тэг. Уяачдын холбооны тэргүүнд хандж өгөх яа. Энэ унжаага хүүхдүүдийн жоохон анхаарал тавьж анхаарал тавьж баярлаа. За сонссон баха. Ер нь уралдаан, өвлийн уралдаан бол их хэцүү шүү. За яагаад вэ? Хөлдөж өгч гээд. Хүүин чи дулаан хувц өмсдөг үстэй. Гэхдээ хувц өмслөгийг ямар нүрээр битүүлдэг шүү дээ. Юу гэж байгаа? Тэгэл эн чинь том аргын тулд нүур онгорхоо явж байгаа юм чинь. За. Тэгээд давхад ирэхэд бол хазар тас. Нус суг хөлдөөд ирнэ шүү дээ. Тийм үү? Тий, тэр хөлсөн нугсыг чинь сугачаад барахгүй яриастай. Тийм үү? За. Тэр өтгөө эдгээр 4-9 өднөд бүр хэцүү. За. Салхины өдөөс югарч нус ингээ дээшээ госоо хөлчихөж байгаа юм чинь. Зам харагдахгүй нусны хоёр талаар ингээ